Колорадо мужийн Монгол сургуулийн 20 жилийн ойг угтах аяны хүрээнд зохион байгуулж буй ажлуудын нэг нь сургуулийнхаа анги хөтөлбөрөө цувралаар та бүхэнд хүргэж байгаа билээ. Энэ удаад монгол хэлний 3 дугаар ангиа танилцуулж байна. 2025-аас 2026 оны хичээлийн жилд тус ангийн нийт 12 хүүхдтэйгээр хичээлж байна. Монгол хэлний 3 дугаар ангийн хувьд онцлогтой. Учир нь энэ ангийн дунд сургуулийн зарим хүүхдүүд маргаашийн манлайлагч клубт 1-7 хоногт нь суралцдаг байна. Тус ангийн багшаар 2009 онд Mongolian International University-г 2015 онд Зүүн Хятадын багшийн их сургуулийг бизнесийн удирдлагаар төгсөн. Бага насны хүүхдэд ажиллах Rocky Mountain 2026 хөтөлбөрт амжилттай хамрагдсан. Монгол сургуультай 2 дахь жилдээ ажиллаж байгаа од ангийн багшаар ажиллаж байна. Од багш маань хүүхдүүдэд альва гадаад хэлийг сурах гэж байгаа бол 14 наснаас нь өмнө эхлэх хэрэгтэйг сануулсан юм. Монгол хэлний 3 дугаар ангийн хичээлийн нэг өдөр маш завгүй өнгөрнө. 2 дахь жилдээ Монгол сургуульд ажиллаж байна. Тэгээд манай хүүхдүүд болохоор ер нь 10-аас 11 настай хүүхдүүд байдаг. Тэгэхээр одоо илүү том болцсон. Гэхдээ яг өсвөр насны өмнөх үе маш игзэгтэй үедээ явж байгаа. За тэгээд ямар ч хэлийг сурыг гэх юм бол 14 наснаасаа ямар нэгэн хэлийг сурж эхлэх юм бол ямар ч аялгагүй сурдаг байгаа. Тэгэхээр хүүхдүүдтэй ямар нэгэн нэмэлтээр хэл сургая гэж бодож байвал 14 наснаас өмнө буюу одоо 3 дахь хэлийг нь сургаарай гэж зөвлөхөөр байна. Хэрвээ 14 наснаас хойш ямар ч хэл сурж эхлэх юм бол аялгатай, насан туршдаа аялгатай байна. Мянга хичээсэн чи ер нь бол аялгатай байна. За тэрийг сануулах гэсэн юм. Тэгээд манай хүүхдүүд болохоор ерөнхийдөө бол монгол хэлийг үзэхээс гадна бас түүх, соёлын хичээл давхар үздэг байгаа. Тэгээд түүхийн хичээл гэхээр манай хүүхдүүд чинь бид нар хүүхдүүдтэйгээ тийм нарийн ширмээ бүгд ярьдгүү. Тэгэхэд л одоо хилмигдүүлэлт Чингис хаан гих мэтчлэн олон зүйлийг мэдгүй байдаг. Одоо инг хөөслөх гих мэт олон сонирхолтой зүйлийг бид нар хичээл дээр арай сонирхолтой байдлаар үздэг. Тэгээд монголоо гэсэн тийм бахархалтай, түүхийн талаар мэдлэгтэй, тэгээ гол нь бас өөртөө адилхан олон найзуудтайгаа тоглоод хөгжилтэй өдрийг өнгөрөөдөг байгаа. Яагаад гэвэл энэ насн дээр бас учир зүгүүд номоор бол шахаад байх бас боломжгүй. Яг том юм шиг, яг том жижиг хоёрын дундах их игзэгтэй үе болохоор ер нь л их торгон мэдрэмж шаардсан анги байдаг да. За төрийн дулаан дууж эрхэмлээ хийснийхээ дараа хөтөлбөрийн дагуу тухайн өдрийн сэдэвт хичээлээ үздэг байна. Дараа нь унших хичээлээ ороод цээж бичгээ хийн. Монгол сургуулийн багш нарын баримтлагдаг зарчим бол хүүхдэд зүгээр унших, бичихийг заахвч утгыг ойлгоход анхаардаг. Тиймдээч хүүхдүүдэд үгсийн сан нэмэгдүүлэхийг хичээн ажилдгаа хэлж байлаа. Хүүхдүүд маань ангийн багшийнхаа тухай монголоор ярихдаа үгээ их боддог талаар хамгийн хэцүү хичээл нь цээж бичиг байдаг талаараа бидэнд хэлж байлаа. Мөн монгол сургуульд явдаггүй хүүхдүүдтэй ирээр гоё найзтай болдог шүү гэж уриалсан. Багш маань амар гоё, тэг бас амар гоё зантай, амар гоё. Амар илээдтэй. Тэг амар хөгжилтэй багш. Чээж бичиг. Монгол сургуульд явах бол найзтай болно. Бид энэ удаад монгол хэлний 3 дугаар ангиа танилцууллаа. Дараагийн дугаараар залуучуудын хөгжлийн хөтөлбөрөөр танилцуулах болно.